Өнөөдөр Гайл татварын ерөнхий газраас Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 5 томоохон аж ахуй нэгжүүдийг шилдэг татвар төлөгчөөр өргөмжлөн шагналыг гартуулжээ. Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн татварын хилцээс ч бас дүүргийнхээ хүрээнд арга хэмжээ явуулдаг хувь хүн болон аж ахуй нэгжүүдийг шилдэг татвар төлөгчөөр өргөмжлөн шагналыг гартууллаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн татварын хилцээс 2015 оны хөрөнгө оруулалт болон 2016 оны хөрөнгө оруулалтын талаар нэлээдгүй дийлэнгүй тайлан мэдээллийг иргэдэд болон татвар төлөгчдөд өгсөн гэж үзэж болно. 2015 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9.8 тэрбум төгрөгийн 101 төсөл арга хэмжээ батлагдаж 69 төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусч 6.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгон ажиллаж эхэлжээ. Мөн түншлэн татвараас цугларсан мөнгөн дээр нийт хөрөнгө оруулалтыг ажлыг нь ангилж үзэх юм бол ногоон байгууламж, орон сууцны дээвэр, басаа засвар, гүний худаг барих, хайрган зам, дэд бүтцийн догчил, барилга байгууламж, бараа худалдан авалт, явган хүний зам, явган хүний гүүр гэсэн 8 төрөлт хуваан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа гэдгээ мөн Сүхбаатар дүүргийнхний зүгээс тайлбарлаж байсан юм а. Өнөөдрийн байдлаар шилдэг татвар төлөгч болсон иргэдийн зүгээс ч бас сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан. Төр оршихуй дор татвар оршихуй дор төр оршиж байгаа гэдгийг иргэд мөн энэ үеэрээ хэлж байсан юм а. Нийт Сүхбаатар дүүргийн хэмжээнд 18 мянган аж ахуй нэгжтэй. Үүнээс бол одоо ашигтай тайланг 4500 аж ахуй нэгж гаргаж 13 мянган аж ахуй нэгж нь бол тайланг бол өгч байгаа. Өнөөдөр санхүү төрийн сангийн хэлтсээс бол 15 оны дүүргийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 70.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төсвийн орлогыг төлөвлөгөөг тэрбум 60.9 сая төгрөг буюу 4.4%-аар биелүүлэн ажилласан 15 онд. Ингээд төсвийн орлогын 97.2%-ыг татварын орлого 2.8%-ыг татварын бус орлого эзэлж байна. Төсвийн зарлагын хувьд бол 15 онд 76.2 тэрбум төгрөгийн зарлага батлагдсанаас 70.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан. Үүнээс орон нутгийн төсөв нь бол 18.4 сая төгрөг, тусгай зориултын шилжүүлгээр 48.1 сая төгрөгийн төр зарцуулж дээд шатныхаа төсөвт байдаг бас 8.6 тэрбум төгрөгийн төсвийг төвлөрүүлж 92.1% гүйцэтгэлтэй гарч ажиллалаа 15 оны байдлаар. Бид нар ч одоо татвараа олсон орлогынхаа ашигын тодорхой хэмжээг одоо татвар болгож ингэж өгч ийн гэдэг чинь бидний татварын мөнгө ч одоо энэ улс эх орны хөгжил, энэ сургууль цэцэрлэг одоо бүр үр хүүхдүүд одоо нэмэр хандвал болж байгаа. Би бол манайхан ч тэгж бодож бүгдээрээ л татвараа төлдөг шүү дээ. Угаасаа хүн бол ажил хийж амьдрах нь үнэн, ажил хийсэн үр шимийнх нь тэрнийхээ татварыг бол төлөх нь үнэн шүү дээ. Тийм болохоор татвараа одоо цаг хугацаанд нь төлвөл улс эх орн ч гэсэн бас цаг хугацаанд үйлдвэр үйлчлэгээ хөгжлөө тодорхойлох багтаа л гэж боддог шүү. Өнгөрсөн он дүүргийн орон нутгийн хөгжил сангаас ажлыг иргэдийн санал асуулга явуулт хамгийн газар ирсэн санал асуулга эренбэлж иргэдийн хурлын тогтоолоор батлан ажиллаж байгаа гэдгээ дүүргийнхэн хэлж байгаа юм а. Төвсөг өртгөн 20 сая хүртэлх ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны хуулийн дагуу хороо төсвөр дээр иргэдийн бүлгийг оролцуулан зохион байгуулж байгааг хэллээ. Мөн түнчлэн энэ он буюу 2016 онд 15.1 тэрбум төгрөгийн 166 төсөл арга хэмжээний төслийг 2015 оны 12 дугаар сүрийн сүүлээр баталжээ. Нийт батлагдсан төсөл арга хэмжээнээс 2.3 тэрбум төгрөгийн 20 төсөл арга хэмжээ гэрээ байгуулан 7 төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусч 254.3 сая төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоод байгаа юм а. Мөн түнчлэн өнгөрсөн жилийн хувьд болон энэ жилийн хувьд дүүргийн орон нутгийн хөгжил сангаар 2016 онд л ихэд 1.7 тэрбум төгрөгийн 54 төсөл арга хэмжээ батлагдсан хэрэгжиж эхлэхээр болсон таатай мэдээ байгаа юм а. Өдрийн тойлог уян мэдээллээ.